Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн. Гэхдээ ганцаараа биш. Түүнд Хятадаас Европ хүртэл бүхнийг ялж явсан 9 жанжин байсан. Тэд хизээч ялагдаж байгаагүй. Сүбэдэ өөхөө цаг үеийн хамгийн агуу жанжин тэр 70 жил дайтаж 30 аян дайнд оролцож 62 армийг бут зохиж 32 улсыг эзэлсэн. Рус, Унгар, Польшийн армийг бут нэргэж Германы хил хүртэл хүрсэн. Түүний хуурам чухралтын тактик хэдхэн цагийн дотор бүхэл бүтэн армийг устгадаг байв. Тэр 80 насндаа ялагдал хүлээлгүй хаалт өгсөжээ. Зэв Сум хэмээн нэрлэгдсэн хүн 1201 онд тэр Чингис хааны эсрэг тулалдаж байхдаа сум 50 морийг нь онжи. Бууж өгөхт нь Чингис хаан хэн сум тавьсан бэ гэж асуув. Зэв би хэрв хүсвэл намайг ал, харин өршөөвөл үнэнчээр зүтгэн гэжээ. Тэгэхэд Чингис хаан чи одооноос миний сум буюу зэв мөн гэж хэлв. Тэр Сүбэдэн хамт 3 жилийн дотор 8000 км зам туулж, замдаа таралдсан бүх армийг ялж, түүнийг Чингис хааны чон гэж нэрлэдэг байв. Гован мухлай. Хятадыг эзлэгч Чингис хаан түүнд хэдэн сая хятад цэргийн эсрэг ердөн 20,000 цэрэг үлдээжээ. Ухал 11 жил байлдаж, 90 цайзыг эзлэн Хятадын талыг иргэшээлтэн оруулсан. Тэр Хятадын урагчдыг илсүүлж, тэдний бүсэлтийн машиныг өөрсдийнх нь эсрэг ашиглаж, жанжнуудыг нь хахуулдаж, дайснуудыг нь хооронд нь хагалан бутаргаж байв. Тэр тулалдаанд амь үргэцсэн ч Хятадыг бүрэн эзлэх суурийг тавьсан юм. Борч анхны анд тэр Чингис хаантай 16 настайд нь уулзжээ. Улгаалагдсан мордыг нь буцаан авчихад тусалсан байна. Эмүүжин түүнд надтай хамт үлдгэжээ. Борч хариуд нь заа гэж хариулаад 50 жилийн турш хамт үлдсэн. Тэр Чингис хааны 4 нохооны нэг болж армийн баруун жигүүрийг командладаг байв. Хизээж ухарж байгаагүй, хизээж урууж байгаагүй. Тэр өөрийн бүтээлсэн эзэнт гүрнийг үзэж өндөр насалжээ. Зэлэм 4 нохооны хоёр дахь нь тэр Чингис хааны амийг 3 удаа аварсан. Үзүүндх шархны хорыг сорж гаргасан. Засан шурган дунд биеэрэн халахалсан. Хололдааны бүсэлтээс аварж гаргасан байдаг. Чингис хаан зэлэмд хандан "Зэлэм надтай энэ тэнцүү хүн шиг ярьж болно. Тэр үүнийг хүртэх гавьяатай" гэж хэлжээ. Тэр ийм үгийг өөр хүндэж хэлж байгаагүй. Хувлаа, хожим хаан болсон хувлаа биш, 4 нохооны 3 дахь. Түүнийг Чингис хааны алга гэж нэрлэдэг байв. Тэр урдаас нь шууд дайрч бүхнийг нэвт цөмөлдөг байсан. Хорезмын эзэнт гүрний эсрэг армийн төвийг удирдсан. Хорезм 1 сая цэрэгтэй, харин монголчууд 150,000 цэрэгтэй байжээ. Гэвч хувлаа цайз дараалан дайрсаар урагшилсан. 4 жилийн дараа Хорезм гэдэг улс оршин тогтнохон болсон юм. Чулуун 4 нохооны 4 дахь нь хамгийн харгисна. Түүний үүрэг бол шийтгэл. Нишапур хот Чингис хааны хүргэнийг алжээ. Тэгэхэд хаан чулууныг нохойч хүний яс олохгүй болтол нь шийдэг. Эсэн тушаалтай илгээд чулуун энэ тушаалыг өвчилж биелүүлсэн. Хот оршин тогтнохон болж түүний нэр нэг л утгатай байсан. Зайлшгүй ирэх өшөө авалт. Борхол хамгийн үнэнч хүн тэр Чингис хааны багшийн хүү бөгөөд ирээдүйн хаантай хамт өссөн. Тэр шагналын төлөө биш, үнэнч байдлын төлөө анхны дайчдын нэг болсон. Армийн зүүн жигүүрийг командладаг байв. Чингис хаан түүнд гэр бүлийн хамгаалах үүрэг даалгасан. Энэ нь ямар ч эзэнт гүрнээс илүү итгэл байлаа. Борхол хизээч урмыг нь хугалсан. Тэр өндөр насалж Чингис хааны хүүхдүүдэд ч өргөлжлүүлэн зүтгэжээ. Хорч зүнж хүн тэр бөө зүнж байв. Тэр Чингис хаанд чи дэлхийн захирагч болно. Ингэр надад үүнийг хэлхийг тушаасан гэж зүгэнжээ. Чингис хаан түүнд итгэж шагнал амласан байна. Зөвнөл нь биелэж гихтийн харчийн үүрэг өвгээр дууссангүй. Тэр довтлох өдрийг сонгож аян дайны чиглэлийг тодорхойлж, ёр тэмдэг уншиж зүүд тайлдаг байв. Эзэнт гүрний хувьд энэ маш чухал зүйл байсан. Тэр Чингис хаанаас 1 жилийн өмнө нас орсон. Бараг л өөрөө үүнийг мэдж байсан мэт.